Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Улуурхаан салбарын 7 хоногийн тойм хөтөлбөр маань эхлэхэд бэлэн боллоо. За манай хөтөлбөрийн нийтлэгдэх цагийн хуваарьт бол баг зэрэг өөрчлөлт ороод 5 гаругийн өглөө та бүхэндээ хүрж явахаар ингээд тогтож байгаа. За өнгөрсөн 7 хоногт улуурхаан салбарт бас энэ mining.com сайт дээр бол энэ ашигт малтмалын геополитикийн асуудлын тухай хөндөж нийтлэл гарсан байж байна. За мөн Америк нэгдсэн улсын байгаль орчны зохицуулалт, журам, тэдгээрийн тэдгээрийг хялбарчлах, цөөрүүлэх тухай, за мөн байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллагуудад сайн дурынханд олгодог санхүүжилтүүдийг бол багасгах. За Конго улсад гарсан бас энэ мөргөлдөөний улмаас бол цагаан тоглооны өмнө нэлээд өсөж байгаа. За газрын хуур элементийн дэлхийн нийт дээр ямар чиг хандлагатай байна вэ гэдэг талаар бас товч мэдээллүүдийг хүргэхээр бэлдлээ. За энэ эрсдлийн судалгааг хийдэг, эрсдлийн анализ хийдэг Versic Maplecroft гэдэг энэ компани юм байна. Эднийх бол яг улс орнуудыг төрөл бүрийн геополитикийн болон улс төрийн, за мөн байгалийн, гамшигын, эдийн засгийн гэсэн эрсдлүүдийг бол судалдаг компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг энэ компани маань. За ашигт малтмалын салбарт болон тухайн улс тус бүрээр нь бол эрсдлийн судалгаа гаргаж хийсэн байна. За ашигт малтмалын төрлөөр нь гэж ярих юм бол олон улсад ангилагдаад байгаа чухал ашигт малтмалын төрлүүд дээр ямар нийлүүлэлтийн болон бусад нөөцийн эрсдэл байгаа юм бэ гэдэг тухай судалгааг өнгөрсөн 7 хоногт нийтэлсэн байна. За үүгээр бол тариф Трампын тариф гэж баг хэлц тийм нэр томьёо болчихлоо. За мөн улс хооронд болж байгаа энэ тодорхойгүй нөхцөл байдал, за тэрийгэ дагаад энэ улс орнууд маань бол чухал ашигт малтмалын салбартаа төрийн зохицуулалтыг бол маш ихээр оруулж ирж чангатгахад хүрэж байна гэдэг ийм мэдээллийг гаргасан байна. За ер нь улуурхаан салбар дахь төрийн оролцоог хэмждэг нэг индекс бас гарч байгаа юм байна. Энэ нь болохоор нөөцийн үнцэрхэг үзэл буюу индексийг гаргаж ирж байгаа юм байна. За үүнд бол ашигт малтмалын нөөцөөрөө нэлээд баялаг боловч төрийн оролцоо маш ихтэй байгаад байгаа. Энэ Венесуэл, Орос, Мексик, Казахстан, Ирак гэсэн улсуудыг бол нэлээд энэ бол үнцэрхэг үзэл ихтэй, өөрөөр хэлбэл төрийн оролцоо ихтэй юм эрсдэлтэй гэж үзэж байгаа юм байна. Хэрвээ энэ чигээрээ ингээд улс орнуудын тэр төрийн оролцоо ихтэй, үнцэрхэг үзэл нь давмгайлаад ингээд байх юм бол ер нь технологийн түүхийн эдийн эрсдэл тасалдах эрсдэл бол маш өндөр байна гэж үзэж байгаа юм байна. Тухайлбал энэ кобальт бол за өнгөрсөн 2020 онд бол харьцангуй эрсдлийн түвшин бол харьцангуй багассан. За өнгөрсөн дугааруудад ярьж ирсэн кобальтыг бол нэг Конго улсын ганцхан кобальт олборлдог, аргаар олборлдог аж ахуйн нэгжүүдээс гадна зэсийн болон нийтлийн ордуудаас дагалдах байдлаар гаргаж авдаг болсонтойгоор бол харьцангуй эрсдэл нь буурж байна гэж байгаа юм байна. За зэс бол эрсдэл өндөрсөж эхэлж байгаа. Нөөц бол хязгаарлагдмал болж байгаа. Эрэлт бол улам өсөд байгаа. За алтны хувьд бас дүгнэлт гаргасан байна. Алт бол энэ улс орнуудын тодорхойгүй нөхцөл байдал өсөх тусам алтны эрэлт хэрэгцээ өсөж бас эрсдэлтэй төвшин рүү очиж байгаа. За литигийн хувьд бас нэлээд эрсдэлтэй өндөр хэрэглээтэй байна гэсэн ийм мэдээллүүдийг гаргасан байна. За дашрамт хэлэхэд бол алтны өнгөрсөн 7 хоногт бол 3,000 $, 3,002 $-т хүрчүүл өслөө. За энэ өсөлтийн дараа бол буцаад 2,900 хэдэн доллар руугаа буугаад ингээд тогтворч хандлагатай байна. За ерөнхийдөө энэ ашигт малтмалаар баялаг боловч төрийн оролцоо харьцангуй сул багтаа байгаа орнууд бол ямар арга хэмжээ авч байна вэ гэхээр улсууд бол ямарваа нэгэн энэ том блокуудад стратегийн энэ
Жишээлбэл энэ НАТОд ч гэдэг юм уу, Европын холбоонд ч гэдэг юм уу, эсвэл одоо нөгөө Хятад Оросын энэ байгуулад байгаа нэгдлүүдэд бол элсгүй байх юм стратегийг бол баримталж байна. Яагаад гэвэл одоо тодорхой нөхцөл байдал өөрчлөгдсөний дараа бол уян хатан байдлаар олон талуудтай харилцахын тулд бол ийм стратегийг баримтлах нь зүйтэй байна гэж энэ судалгааны байгууллагаас бол зөвлөмж одоо дүгнэлт гаргасан юм байна. За дараагийн мэдээ нь бол өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улсын энэ байгаль орчны агентлаг гэдэг энэ агентлаг бол дахин энэ агуу Америкийг бий болгоно гэдэг том ураа, том зорилгыг биелүүлэхийн тулд бол бид нар Америкийн гэр бүлүүдийн амжиргааны өртгийг бууруулнаа, эрчим хүчний энэ хангамжийг сайжруулж эрчим хүчийг бол хөгжүүлнэ. Америкийн автомашины үйлдвэрлэлийг бол иргэн ирүүлнэ. За газрын тос болон бусад уламжлалт энэ түүхий эдүүдийг бол бид нар хөгжүүлнэ гэдэг ийм уриатайгаар за энэ уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр бол ажилдаг одоо байгаль орчныг хамгаалах ялангуяа энэ Трамп Обама ерөнхийлөгч болон Байден ерөнхийлөгчийн үед гаргасан их олон тооны журам зохицуултуудыг бол хүчингүй болгоно гэдэг ийм мэдээллийг өгсөн. За энэ мэдээллийнхээ хүрээнд бол 31 журмыг бол цуцлана гэж мэдгдсэн байгаа. Гэхдээ яг одоогоороо аль журмыг яаж цуцлах вэ гэдэг нь бол тодорхой гараагүй байна. За үүний зэрэгцээ тэр мэдгдсэн Алтан гулдмай гэдэг энэ 20 тэрбум $, буцалтгүй тусламжуудыг бол төрөл бүрийн байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллагуудад 8 төрлийн бус байгууллага нэлээ нэр бүхий 8 төрлийн бус байгууллагад олгодог байсан энэ буцалтгүй тусламжийг бол цуцлахаа амласан. Энийг бол цуцлалаа гэж мэдгдсэн. За үүнийг нь бол энэ эрчим хүчний одоо ногоон эрчим хүчийг дэмждэг. За байгаль орчныг хамгаалдаг энэ төрийн бус байгууллагууд бол энэ бол улс төрийн явуулга гэж үзээд буруу шаагаад шүүхэд бол хандхаа мэдэгдэж байгаа. За нөгөө талд нь бол энэ байгаль орчны агентлаг бол ямар юм хэлж байна вэ гэхээр энэ олон зөвшөөрөл, энэ олон одоо журмуудыг цуцласнаар бол эрчим хүч уулуурхай газрын тосны олон томоохон төслүүд бол хөдлөх боломжтой болно. Эдгээрийн одоо саад бэрхшээлүүдийг бол арилгана. Ингэснээрээ Америкийн дотоодын үйлдвэрлэл сэргэх юм а гэдэг ийм мэдээллийг бол өгсөн байна. За дараагийн нэг асуудал нь бол энэ Конгод М23 гэдэг босгочдын бүлэглэл байдаг юм байна. Энэ бол засгийн газартайгаа байлдааны байдалтай байгаа. За энэ бүлэглэл бол нэлээд давшиж одоо тодорхой газар нутгуудыг хяналтандаа авснаар бол энэ Альфамин Resource гэдэг дэлхийн нэлээд томоохон цагаан тоглоомны уурхай эзэмшдэг энэ компани бол үйл ажиллагаагаа зогсоогоод уурхайн ажилчдаа бол нүүлгэн шилжүүлсэн байгаа юм байна. За яг уурхай дээр бол тодорхой тооны яг чухал одоо инженер техникийн ажилчид аваарын үед ажиллах энэ багийг үлдээгээд бусад одоо уурхайн ажилчдыг бол нүүлгэн шилжүүлчихэд байгаа юм байна. За яг энэ засгийн газар бол тодорхой хэмжээнд босгочдтойгоо яриа хэлцээр хийх ийм арга хэмжээнүүдийг авж байгаа боловч энэ үр дүн бол харьцангуй муутай байгаа юм байна. За энэ цагаан тоглоомны үн бол өнгөрсөн саруудад бол $32-оос $35 мянган хүртэл бол өсөж гэж явж байгаа юм байна. За энэ цагаан тоглоомны ерөнхийдөө бол бас энэ цагаан тоглоом ярьсных цагаан тоглоомны үйлдвэрлэл хэрэглээ ямар байд юм бэ гэдэг талаар та бүхэндээ бас нэг тодорхой ойлголт өгье гэж бодож байна. За ер нь Конго улс бол нэлээд одоо бүх цаг үеүүдэд бол үйлдвэрлэгч хэвээрээ байсан. Сүүлийн жилүүдэд бол бас нэлээд нэмэгдэж байгаа. За Хятад улс бол бас ихээхэн орон зайг эзэлдэг. Индонез бол бас нэлээд томоохон байр суурийг эзэлдэг. За 2013 оноос бол Мьянмар улс бол энд нэлээд тийм том тоглогч болж орж ирсэн юм байна. За энийг бол одоо энэ хар хунгийн одоо үзэгдэл гэдэг нэг ийм үзэгдлээр бас
одоо эдийн засагч хүмүүс бол тайлбарлаад идэм байна. Энэ өмнө нь бол үзэгдэж байгаагүй маш юм ховор үзэгдлэр одоо мемиар бол нэлээд томоохон тоглогч болж орж ирсэн юм байт юм байна. За ерөнхийдөө бол цагаан тоглогны орд болон цагаан тоглогны илэрлүүдийг ингээд аваад үзэхээр бол нэг 200 хэдэн ийм цэгүүдийг бол тэмдэглэсэн дэлхийн нийтээрээ бол төслүүд байд юм байна. За эдгээрээс яг одоогоороо хэрэгжихэд бэлэн боломжтой байгаа нь бол 24 ийм цагаан тоглогны төслүүд юм байна. 53 нь бол техникийн үе шатанда одоо судалгааны үе шатанда байгаа ийм төслүүд юм. За энэ 24 томоохон төслүүдийг аваад харахаар бол ихэнх нь Австрал болон Африк, Европод бол байрлалтай. Харин Аз болон Америкийн бүс нутгуудад бол энэ төслүүд бол байрладаггүй. Одоо яг энэ нөгөө дэлхийн хуваагдмал цаг үед бол энэ бас нэлээд онцлог зүйл байна. Хэрвээ энэ дэлхийн үнэхээр ингээд хоёр бүлгүүдэд хуваагдаад нөгөө геополитикийн эрсдэл тулгарх юм бол цагаан тоглох дээр бол Аз болон Америкийн нэгдсэн улс бол бас нэлээд тийм хүндрэлтэй учирч болох юм байна гэдэг ийм дүгнэлтийг бол 2024 онд Minix Consulting шинжээснээр бол өгсөн байна лээ. За цагаан тоглогны хэрэглээг харахад бол ихэнх нь гагнуур болон ахуйн хэрэглээний ахуйн электрон барааны гагнуурын хэрэглээ бол давмгайлт юм байна. 2022 онд бол 376 мянган тонн цагаан тоглого хэрэглэгдэжсэн 50% нь бол гагнуурт хэрэглэгддэм байна. За үүнийг бол 2030 он гэхэд бол 480 орчим мянган тонн болж өснө гэдэг ийм мэдээлэл таамаглалыг дэвшүүлсэн байлаа. Энийн хамгийн их хэрэглээ нь бол мөн л одоо гагнуур байх болно. Гагнуурт хэрэглэгдэнэ гэдэг ийм мэдээлэл байна лээ. За ногоон технологийн хөгжилтэй холбоотой бол батарейны хэрэглээнд цагаан тоглого бол өндөр хэрэглээтэй байна. Дэд үтцийн хөгжилд бол бас өндөр хэрэглээтэй байна. За мөн цагаан тоглогын хайлшиг бол энэ технологийн салбарт шинэ хэрэглээний зах зээл бол бий болох боломжтой гэдэг ийм мэдээллийг бол олон улсын цагаан тоглогын ассоциац гэдэг байгууллагаас бол гаргасан байлаа. За та бүхэн зарим нь бол сонссон байх өнгөрсөн 7 хоногт бол миний би Eagle телевизийн их сурвалж гэдэг нэвтрүүлэгт ороод тухайн үед бол газрын ор элементийн тухай маш товчхон мэдээллийг өгөх гэж хичээсэн. Энд бол бас зарим нэгэн мэдээллүүдийг бол дутуу орхисон ийм зүйл байна. За юуны өмнө бол газрын хуур элементийг бол хөнгөн газрын хуур элемент, хүнд газрын хуур элемент. За бид нар бас нэг их андуураад байдаг нь бол ховор металлууд гэдэгтэй бол нэлээд андуурах гэдэг ийм зүйл байдаг. Ховор металлууд гэдэг бол одоо газрын ховор элемент гэдгээс бол өөр зүйл байдаг юм байна гэдгийг нэмж хэлэх гэсэн юм аа. За газрын ховор элементийн хэрэглээг бол би зөвхөн тухайн ярианы үед бол зөвхөн соронзон хэрэглээний тухай хэлсэн байна лээ. За газрын ховор элемент бол зөвхөн тэр соронзонгоос гадна маш олон хэрэглээтэй. За та бүхэн эндээс харж байхад бол металлын төрлүүдийг нь бол одоо тэр өндөр соронзон. За энэ соронзонгуудын бол юунд хэрэглэдэг гэхээр маш том хэмжээний генераторууд, моторууд, за тэгээд энэ микрофон, спикер гэдэг бидний өдөр тутмын хэрэглээнд одоо хэрэглэгддэг. За металл хайлшуудыг нь бол энэ батарейнд бас хэрэглэж байна. За тэр үтгээл одоо янз бүрийн эмнэлгийн тоног төхөөрөмж. За нөгөө цацраг идэвхт тоног төхөөрөмжүүд одоо бидний нөгөө эмнэлэгт үзүүлдэг MRI төхөөрөмж гэх жишээтэй төхөөрөмжүүдэд бол хэрэглэдэг гэж. За энэ шил шаазан үйлдвэрлэлд бол бас энэ газрын ховор элементийг бол маш өргөнөөр хэрэглэдэг юм байна. За шил бол одоо зөвхөн энгийн хэрэглээний шилнээс гадна маш олон төрлийн өндөр даац даадаг шил байж байна. Өндөр одоо дулаан даадаг шил байж байна тийм ээ. Эднэрт бол ашигладаг юм байна. За мөн бидний өдөр тутмын хэрэглээний одоо энэ дэлгэцүүдэд бол энэ газрын ховор элементийн оксидуудыг бол маш өргөнөөр хэрэглэдэг. Тэгэхээр бид нар энэ газрын ховор элементтэй бол өдөр тутамдаа
одоо харьцаад ингээд ажиллаад явж байдаг байна. Газрын уур элементийн үйлдвэрлэгч болон нөөцийн тухай бас миний хэлсэн тоо баримт бол нэлээд 10 жилийн өмнөх тоо баримт юм байна лээ. 2010-ад оны үеийн. За тухайн үеэс хойш бол одоо дэлхийн газрын уур элементийн хайгуул, за олборлолт, боловсруулалтын төвшөнд бол нэлээд ахицууд гарсан. За 10 жилийн өмнө бол бүгд найрамдах Хятад ард улс нийт газрын уур элементийн 90 орчим хувийг одоо гаргадаг байсан бол өнөөдөр бол 58% хүртэл бол буурсан. Учир нь юу вэ гэхээр дэлхийн бусад улсууд, тухайлбал Америк нэгдсэн улсад бол 2 томоохон хэмжээний газрын уур элементийн төслүүд бол хэрэгжиж эхэлсэн. Дэлхийн бусад улсуудад ч гэсэн газрын уур элементийн үйлдвэрлэл, олборлолт бол нэлээд хөгжөөд явж байгаа. Ийм учраас бол нийт агуулгаараа газрын уур элементийн маань хэрэглээвэл өсөж байгаа. Үүнийгээ дагаад бол дэлхийн бусад улсуудад ч гэсэн газрын уур элементийн үйлдвэрлэл эрчимтэй өсөж байгаа юм байна гэдэг ийм мэдээллийг та бүхэндээ хүргье. За ер нь газрын уур элементийн тогтоогдчихсон байгаа нөөцөөрөө бол бүгд найрамдах Хятад ард улс бол хамгийн өндөр нөөцийг бол эзэмшдэг юм байна. За Вьетнам дараад нь одоо 22 сая тонн газрын уур элементийн эслийг одоо тогтоосон гэдэг ийм мэдээлэл байдаг юм байна. За дараад нь бол Бразил, Энэтхэг гэдэг улсууд бол маш өндөр нөөцтэй гэж ангилагдсан байт юм байна. Ингээд та бүхэн маань бол газрын уур элементийн тухай тодорхой хэмжээний мэдээллийг бол хүргэлээ. За эх 7 хоногт бол бид нар одоо дэлхийн уул уурхайн салбарт явагдаж байгаа бас тодорхой тооны хэлцлүүд, бизнесийн мэдээллүүдийг бол хүргэхээр бэлдэж байна. За та бүхэндээ баярлалаа.